Намцраж авийн нэрэмжит Монгол Улсын филармоны ерөнхий удирдаач уран сайхны удирдагч Бүтэнбаяр Монголын соёл урлагийг сонгодог урлагтай холбосон тоотой хэдхэн хүмүүсийн нэг. Тэрээр Бах, Моцарт, Бетховеноос орчин үеийн Вагнер, Брамс, Равел, Монгол Улсын төрийн хошоо шагналт ардын жүжигчин Мөрдорж, урлагийн гавьяа цэцгэлтэн төрийн саярхал Шарав, Нацагдорж зэрэг уран бүтээлчдийн 120 гаруй бүтээлийг үзэгч олныг хүртэл болгосон. Тэгвэл тэрээр өнгөрсөн сарын 7-ны өдөр Баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэл дээр цус харван биеийн байдал нь эрс мууц юм. Тухайн үед буян тухай спорт цогцлборт бэлтгэл ажил хийгдэж байсан бөгөөд 500 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид агааржуулалт муутай мөн чанга хөгжим олон хоногийн бэлтгэл сургуулалттай байснаас болж зүүн тархинд нь харуулт өгсөн байна. Үүнээс болж биеийн баруун тал мдээгүй болон олон хоног ухаангүй эмнэлэгт хэвтсэн юм. 3 дугаар эмнэлэгт хагалгаа хийж одоогийн байдлаар даралт тогтворжуулах тал дээр ажиллаж байна. Яаралтай гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг мөн гаргажээ. Энэ баасан гарагт Бүтэнбаяр удирдаачийн арга гэрийнхэн түүнийг бүгд найрамдах хятад ард улсад эмчлүүлэхээр явнаг нь эмчилгээний зардалд одоогийн байдлаар 150 сая гаруй төгрөг нэн яаралтай хэрэг болж байгаа учраас хандивын аяныг зарласан байна. Хамгийн гол нь Бүтэнбаяр удирдаач ажиллаа хийж байгаад өвдсөн Баяр наадмын өдрүүдэд түүнийг ухаангүй байхад одоо ч тэр төр засгаас нэг ч удаа түүний биеийн байдал санаа зовоогүй улмаас ийхүү хандивын аяныг эхлүүлж байгаа гэдгийг ард түмэн ойлгоосай гэж түүний арга гэрийнхэн хүсэж байлаа. Бүтэнбаяр удирдаачийн эмчилгээний зардалд хандив өргөх дансны дугаар Голомт банк төгвөргийн данс 120 510 77 38, валютын данс 300 935 24 57, хаан банк 500 720 11 93